Сайн байцгаана үзэгчдээ. За өнөөдрийнхөө подкаст зориулахаар бид хоёр өөрөөсөө уншсан ном болон яг тэр номны яг юунд дурлж уншсан бэ? Тэр номыг яг хаанаас олж уншсан бэ? Мөн тэр номыг яг бус үзэгчдэд талаарх одоо сэтгэлийг надад товч тодорхой ярих болно. За сайн байна уу? Та? Сайн байна уу? За та ямар хүн ном уншсан юм бол? Би ер нь бол энэ хөвгний туслах гэж ер нь бол их алдарсан. Эрх мэдлийн тухай 48 хууль гэдэг ном уншсан байгаа. Та яг энэ номны талаар хаанаас яг мэдээлэл авч уншиж байсан бэ? Ер нь бол энэ номыг бол интернетээс анх олж хараад тэгээд хамгийн их сонирхол татсан зүйл гэх юм бол яагаад эрх мэдлийн тухай 48 хууль гэж нэрлсэн бэ гэдэг утгаар нь анхаарч уншаад тэгээд ер нь бол эхний 2 хуудсыг уншихад ер нь бол цааш нь аягүй сонирхолтойсэн болохоор үргэлжлүүлж уншиж дуусгасан байгаа. Та яг энэ номны яг юунд нь илүү дурлж уншсан бэ? Яг юунд танд илүү таалагдсан бэ? Хувь хүн талдаа ер нь бол их зөвлөгөө өгсөн. Ер нь бол юмыг ихээр багаар ер нь бол өөрчлөлт оруулахад маань маш их тусалсан болохоор ер нь бол энэ номыг их уншсан. Яг энэ номыг уншиж явцад одоо танд яг хамгийн их таалагдсан хэсэг гэх юм уу? Яг тийм нэг хамгийн их таалагдсан ишлэл нь яг юу байсан бол? Ер нь бол тэр хамгийн их таалагдсан юу гэх юм бол хууль 27 дээр байдаг. Ер нь бол хончин нохой сүргээ дагуулж явдаг. Харин хончин нохойг бол сүрэг зүгээр л бэлчээ явчихдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр ямар нэгэн одоо бүлэг хүмүүсийг нэг удирдахч гарч иж тэр хүмүүсээ ер нь бол ингэж удирдах явна. Харин тэр хоньнууд нь юу гэсэн үг вэ гэхээр ер нь бол ингэж хүнд удирдуулсаар байгаа тассан хүмүүсийг ер нь бол илтгэсэн тийм тухай. Тэгэхээр ер нь яг бөөнөрөө нийгэм дээр одоо ингэж бүрлдэх явцад заавал нэг удирдахч байх ёстой гэсэн утгатай юу? Тий ер нь бол тэр нь бол нийгэмч ер нь бол ямар нэг ажлын байр дээр лидер нэг том альпан байж ер нь бол тэр газар ер нь өссөн дэвжнэ гэсэн утгатай. Тэгэхээр 48 зүйл гэхээр 48 хууль байгаа гэсэн үг. Ер нь бол 48 хууль бол байх хувьд байгаа. Тэгээ бас ер нь бол айгүй тийм харанхуй талдаа гэх юм уу? Тийм айгүй олон эртэл тийм том зүйлүүд бол зөндөө байгаа. За тэгэхээр одоо яг та хэрвээ яг өөрийнхөө уншсан номыг одоо бусад үзэгчдээ одоо бусад хүмүүст одоо ингэж одоо санал болгох байсан бол та яг ямар хэсгийг нь яг яагаад санал болгох байсан бэ? Ер нь бол яагаад санал болгох вэ гэхээр зохиолч Роберт Грин болохоор багаасаа ер нь бол жоохон ядраахай айлд өссөн. Эцэг эхийн ч гэсэн тэр нэг боломжгүй байсан болохоор хүүхдээ коллежид ч явуулж чадж байгаагүй. Өөрөө болохоор айгүй их ажил хийсэн. Зоогийн газар тугаагч, барилга дээр барилгын ажил хийж, хог цэвэрлэж, хог шүүдэж, тийм ажлыг үзэж, айгүй олон ажлын байр салбарууд дээр ажиллаж, олон хүмүүсийн занг таньж мэдсэн болохоор ер нь бол туршлагаасаа гаргасан ном нь байгаамаа. Тэгээд яагаад ер нь бол үзэгчдээ уншаарай гэж зөвлөх юм бэ гэхээр ер нь бол цагийг чинь бол хэмнэж өгнө. Одоо том болоод ажлын байран дээр гараад ямар нэгэн асуудал тулгарх юм бол тэрийг чинь зохицуулахад маш тустай болно. Танд маш их баярлалаа. Та яг ямар ном уншсан бэ? За би болохоор хамгийн сүүлд одоо Shadow and Bone гэсэн сурлаг номыг уншсан байгаа. Энэ ном болохоор 3 цаврал номтой. Ер нь бол жоохон фэнтези буюу уран зөгнөлт тал руугаа чиглэсэн тийм ном байгаа. Энэ номны хамгийн одоо ер нь сэтгэлд хүрсэн хэсэг нь ямар хэсэг гэдэг юм бол? За энэ номонд болохоор яг нэг гол дүртэй тэр гол дүрийн баатар нь болохоор одоо Алис гэсэн нэртэй ер нь одоо сан самонер буюу өөрөөсөө ингэж гэрэл цацруулах хийжтэй хүн байдаг. Харин тэр хүн болохоор одоо тухайн үеийн нийгмийн одоо нийгмийн дороотлолтой байдал өөрийнхөө одоо тийм нэг хүч чадлыг ашиглан одоо бусдад тусал одоо ер нь бол нийгмийн улам дээш нь одоо өргөж дэвшүүлэх тиймэрхүү үйл явдал явагддаг болохоор надад тэр нь айгүй гоё миний сонирхлыг айгүй их татсан. Ер нь дөрвүүдийн хувьд гэх юм бол одоо эсрэгтлийн дүр гэж ер нь бол байгаа юу. Тэгэхээр эсрэгтлийн дүр гэж байгаа бол тэр эсрэгтлийн дүр нь яг ямар шүү чадвартай байт юм бол эсрэг талын дүрийг нь болохоор одоо Darkling гэдэг нэртэй. Тэр хүн болохоор одоо яг тэр гол дүрийн баатар яг эсрэг чадвартай гэх юм одоо яг өөрөөсөө хар сүүдрэг гаргаж одоо тэр хар сүүдрээрээ хүмүүсийг алж чаддаг. Ер нь бол одоо тухайн үеийн нийгмийн дороотлол нь яг тэр хүнээс үүсэлээ гэж үздэг байхгүй юу? Одоо яг өөрийнхөө хүч чадлыг ашиглан одоо зүүн
Гриша гэдэг нь болохоор хүч чадалтай хүмүүсийг л дээ. Эд шидтэй хүмүүсийг харин зүүн зүгийн Гриша, баруун зүгийн Гриша гэж одоо хоёр зүгт хувааж тэр хоёрын голд нь одоо маш том тийм нэг хар бараан сүүдэр үүсгэж харин тэр сүүдэр дотор нь болохоор одоо яг тэр тухайн сүүдрээс үүссэн ямарваа нэгэн тэр сүүдрээс болж өгсөн хүмүүсийн тийм нэг цогцууд нь одоо тийм нэг мангас болж хувираад одоо тэрэндээ ингэж оршин харанхуйд амьдарч идэг тиймэрхүү чадaltaй хүн байгаа. Номны хувьд ер нь бол хэр зузаан ном бэ? Тэгээд ер нь бол одоо цаг заваараа унших юм бол энэ бол ойролцоогоор хэдэн сар, хэдэн 7 хоногийн дотор уншиж дуусгах юм бол? Миний хувьд болохоор би одоохондоо яг бол дуусгаагүй байгаа. Би бол цувралынхаа 2 дахь номны одоо яг талд нь явж байгаа. Ер нь бол цаг заваараа унших юм бол хэрвээ яг тухайн хүн яг цаг завтай байх юм бол энэ номыг үнэхээр яг шиндэж унших юм бол 7-оос ч бага хоног одоо зарцуулна гэсэн үг. Яагаад тэгэхээр тэр номд одоо сонирхолтой үйл явдал маш их болдог учраас тэр хүн ер нь бол тэгээ шиндэж уншихын аргагүй яг тийм нөхцөл байдал байдаг. Харин зузааны хувьд гэх юм бол одоо өргөн уртын хувьд бол тийм ч том биш ч гэсэн яг одоо зузааны хувьд гэх юм бол нэг иймэрхүү зузаан ном байгаа. Тийм. Тэгээ мөн энэ номны талаар ер нь бол ном бас гарсан байдаг учраас зарим хүмүүс ном гинэ одоо уран зөгнөлт кино гарсан байдаг Netflix дээр. Тиймээс одоо тухайн хүмүүс одоо тэр киноны одоо нэг богино хэсгийг бас харсан байж магадгүй. Тийм болохоор бид нэр улам тэр номыг илүү шиндэж унших магадлал нь өснө гэж би бодож байна. Одоо энэ ном нь дахиад ийм олон бүлэг байгаа юу? Эсвэл ингээд яг ийм нэг зузаан ном байт юм болов? Одоо миний хэлсэчлэн Shadow and Bone гэдэг нь болохоор одоо 3 зураг номтой. Харин энэ зураг номны хажуугаар бас 2 зураг ном, тэрний хажуугаар бас 2 дахиад нэг гэсэн яг одоо нийтдээ 3 2 7 8 нийтээр нь бол 8 ном байдаг. Харин 8 номд яг ямар нүцтэй ном юм бэ гэхээр одоо яг нэг нийгэмд болж байгаа үйл явдлыг одоо 4 өөр өнцгөөс харсан тийм номнууд байгаа. Одоо жишээ нь Shadow and Bone гэсэн зураг дээр болохоор одоо тэр яг иж хиддэнгүүдийн талаас харж үздэг бол одоо энэ талд нь одоо Six of Crows гэдэг одоо 2 duology буюу 2 зургалтай ном байдаг байхгүй юу? Тэр нь болохоор яг одоо яг иж хиддгүү мөртлөө одоо яг нийгмийн хар бараан өнцөг дээр одоо яг амин зууж амьдардаг 6 одоо тусгай бүлгэмийн талаар гардаг. Энд нь болохоор одоо яг хаадын ертөнц буюу одоо яг дээд зэрэглэлийн одоо яг хаадын хүмүүсийг ямархуу амьдардаг вэ гэх мэтчлэн ер нь бол яг нэг нийгмийн амьдрал дээр одоо яг бүгд одоо өөр талаасыг харуулсан тиймэрхүү л нэг юм номнууд байдаг. Гэхдээ бүгдээр бол яг нэг цаг мөчид тохиолдож байгаа зүйл. За, тань баярлаа. За